үзэгчтэй ингээд энэ дугаараараа бүгдээрээ жаз хийхийг сурцгаах болно. За өмнөх дугаарыг үзэж амжаагүй үзэгчтэй зориулаад дахин сануулхад жаз хийхин тулд бид нарт 12 мм-ийн дөрвөлжин хэлбэртэй сувснаас 352 шиг мөн дурын өөр нэг өнгийн сувснаас 24 шиг хэрэглэгдэх болно. За үүнээс гадна 5 номерын сатурк мөн жазлах зургаа бэлдэх болно. За жаз хийхин тулд эхлээд сатурка дурын хэмжээгээр тасдана. За эхлээд 4 ширхэг цэнхэр өнгийн сувснаасаа хийнэ. За цэнхэр сувснаасаа 4 ширхгийг хийлээ. За зүрхийн тулд эсрэг талынхаа сатуркийг хамгийн захын нэг ширхэг шүрэн дээр зөрүүлнэ. За зүрхийн тулд шүрнийхаа эсрэг талаас нь биелж байна. За ингээд зөрлөө. Зүрэн гэдэг манд нэг ясандаа нэг шүрний хоёр талаас сатуркны маань хоёр үзүр гарч ирж байгаа. За зөрснийхэн дараа хамгийн ихэнд сатуркныхан хоёр үзүрийг тэмцүүлж татна. За хоёр үзүрээ тэмцүүллээ. За одоо дараачихын үеийг хийхин тулд нэг талдаа хоёр ширхэг шүр. За жаз маань 4 хэсэгтэй байгаа. Жазны маань ард тал, урд тал, тэгээд ардлын төршлөг, мөн холболт гэсэн 4 хэсэгтэй байгаа. За эхлээд бүгдээрээ ардлыг хийж байна. За зүрхийн тулд за нэг талдаа хоёр ширхэг цэнхэр сус хийсэн байгаа. Хоосон сатурканда нэг ширхэг хийсэн байгаа. За хоёрыг хийснийхаа хоёр дахь дээр зөрүүлнэ. За зөрхөө дахин тайлбарлая. Маш анхааралтай хараарай. За эсрэг талаас нь нэг шүртэй сатурка хийгээд за жаз хийхин тулд сатурка масын чангалж өгөх хэрэгтэй. За тэгээд ингээд уртцаад явна. Үүнийг жазлах зургийнхаа урттай чацуулаад барьж үзээд чацуу хийнэ. За нэг талдаа 2, нэг талдаа 1-ийг. За эсрэг талаас нь хийж зөрүүлнэ. Зүрх биелэх гэдэг хэллэгээ бүгдээрээ маш сайн цээжлэх хэрэгтэй. Цааш тэрэн шүрээр юм ихэд зайлшгүй энэ хэллэг маань байнга давтагдаж хэрэглэгдэж байна. За нэг талдаа 2-ыг гэсэн эсрэг талдаа 1-ийг гин. За тэгээ 2 шүр хийсэн 2 дахь дээрээ зөрүүллээ. Эсрэг талаас нь биелж зөрүүлнэ. Игнэр руу орохын тулд хамгийн сүүлчийн нэг үе. За зургатайгаа чицүүлж үзнэ. За зургатайгаа чицүүлж үдээд тэмцэн тохиолдолд нөгөө талынхаа игнэр шилжихийн тулд нэг талдаа 3 шүр хийж өгнө. Түрүү нэг талдаа 2, нэг талдаа 1 хийжсэн бол одоо энэ удаадаа нэг талдаа 3-ыг хийж өгнө. За нэг сатурканда 3 ширхэг шүр хийж өглөө. За эсрэг талынхаа сатуркаар зөрүүлнэ. Хоосон сатуркаараа 3 дахь дээр эсрэг талаас нь биелээд зөрүүлж байна. За ингээд жазны маань өргөн гараад ирлээ. За хоёр дахь үе давхарлж хийхин тулд нэг талдаа 3 шир. За сатурка барьж үзээд аль талдаа хийхээ мэдхийн тулд барьж үзээд гадна талынхаа сатурк нь 3 ширийг хийж өгнө. За гадна талынхаа сатурк нь 3 ширийг хийж өгөөд мөн эсрэг талынхаа сатуркаар зөрүүлнэ. За одоо биелэг гэсэн хэллэг маань гарч ирнэ. Биелэн гэдэг нь шинээр шүр хийхгүйгээр аль их биетэйгээ ойрхон байгаа талын сатурка яг дараачихын шүрлөө ойрхон шүрлөөгөө шургуулж өгөх шинээр шүр хийхгүйгээр. За хамгийн ойр сатурк руугаа биеллээ, шүрлөөгөө биеллээ. Биелсэн талдаа шүр хийхгүй. Тийм учраас одоо эсрэг талынхаа сатурканд 2 шүр хийж өгнө. За 2 шүр хийлээ. 2 дахь дээр нь зөрүүлнэ. Шүр хийх болгондоо зөрнө. Тэгээ хамгийн сүүлчийн шүрэн дээр нь зөрнө. За тэгээд зүрх болгондоо сатурка сайн чангалаад за дахин биелэлтэй анхаараарай. Яг дараачих нь шүрлөө биеллээ.
Биелснийхаа эсрэг талын сторконд 2 ширээ хийн. За 2 ширээ хийгээд 2 дахь дээр нь зөрүүлнэ. Биелсэн талдаа шүрээ хийн. За хамгийн сүүлийн игнэнийхээ хамгийн сүүлийн шүрлэг биелж чад. За тэгвэл биелсэн талдаа 2 шүрээ хийн хамгийн төгсөлт нь. За хамгийн биелсэн талдаа хийн төгсөлдөд за хийгээд зөрлөө. За ингээд сатар зөрлөлт маань энэ талдаа гараад ирж байгаа. За дараагийн үеийг эхлэхийн тулд түрүү хэлсэн байгаа гадна талынхаа сторконд 3 шүр хийж зөрлөнө. Нэг талын сторк маань хоосон. Гадна талынхаа сторконд 3 шүрээ хийж зөрлөнө. За эргэлтээ маш сайн анхааралтай харах хэрэгтэй. Гадна талынхаа сторконд 3 шүрээ хийгээд цахих дээр нь зөрлөнө. За хийхэд бас нэг анхаарах зүйл нь хэрвээ саторк дуусвал яах вэ гэсэн зүйл гарч ирж байгаа. За үүний тулд биелээгөө талдаа 2 шүрээ хийгээд зангидна. За зүрхөөс юм зөрлөлгүйгээр шууд 2 удаа маш чанга татдаг зангидж өгнө. 2 сторкын хооронд нь. За ингээд зангидна. За зангидаад аль нэг үзүүрээ хамгийн ойрхон байгаа шүрлэг биелж өгнө. За биелээд чанга татлаа. За ингээд занглаа маань шүрэн дотор маань ороод занглаа маань далдлагдаад хэрвээ занглаагаа далдлахгүй болос хийж байгаа зүйлийн маань үзэмжинд маш муухай харагдана. За тэгээд үүдэл сторка тастаа дахиад сторка дурын хэмжээгээр тастаж авна. За сторка тастаж аваад шинэ сторка оруулахын тулд хамгийн сүүлд сторк зүрх шүрлөөгөө биелнэ. За ингээд сторка оруулчлаа. Одоо өмнөх маягаараа давтаад хийгээд явна. За ингээд хамгийн сүүлчийнхээ үеийг хийж байна. Зөрөгтэйгээ барьж үзээд за биелснийхаа эсрэг талд 2 шүрээ хийгээд зөрүүллээ. За доотлогын сторкийг биелээд мөн 2 үзүүрээ хийн. За жаз маань 4 хэсэгтэй гэсэн байгаа. Урд тал, ард тал, артлынхын түшлэг, холболт. За ингээд артлын хэсэг маань дуусж байна. Төгсгөлд нь нэг талдаа 2 шүр хийчихэд мөн сторк зангидсантайгаа адилхан зөрлөлгүйгээр 2 сторкын хооронд нь зангидж өгнө. За 2 сторкын хооронд нь 2 удаа маш чанга зангидаад хамгийн ойрхон шүрлөө биелээд чанга татна. За ингээд занглаагаа далдлаад өлөөдөл сторка тастаж авна. За ингээд жазны маань артл бэлэн боллоо. За одоо жазныхаа уртлын хэсгийг хийнэ. За мастерка дурын хэмжээгээр тастаж аваад эхлээ хийхин тулд мөн 4 шүр хийж эхэлнэ. За 4-ыг хийхин тулд дорын нэг сонгосон өнгөөрөө хийнэ. За миний сонгосоог бол ягаан өнгө байгаа. Эхлээд ягаан өнгнөөс 4 ширхгийг хийлээ. За 4-ыг хийгээд захын шүрэн дээрээ зөрүүлнэ. За 2 сторкныхаа үзүүрийг заавал тэнцүүлж явах хэрэгтэй. Тэгэхгүй өрөөсөн талынхаа үзүүр маань төрүүлээд дуусна. За зөрөөд муу адил нэг талтаа 2 нэг талтаа 1-ийг хийнэ. За 2 дахь үеэс эхлээд цэнхэр шүрээ оруулж өгнө одоо.
За цэнхэр ширнээс нэг талдаа 2-ыг гэлээ. Нөгөө талдаа 1-ийг гэлээ. Хоёр дахь дээрээ зөрүүлнэ. За дахин 2 удаа. Нэг талдаа 2, нэг талдаа 1-ийг зөрүүлнэ. Тэгээ жазаа үзэмжтэй болгохын тулд яг голт нь бид нар ягаан өнгө дахин оруулж өгөн. Тийм учраас жазныхаа үеийг тоолоод яг голд нь ягаан өнгө оруулж өгөн. За жазныхаа өндрийг тоолохын тулд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 үе байна. За 2 талаа 5 5-ыг үлдээгээд голын 1 үеийг ягаан өнгөөрөө хийж өгнө. За 6 дахь үе гэсэн үг. За 4 дахь үе маань цэнхэр өнгөөрөө явна. Нэг талдаа 2, нэг талдаа 1-ийг зөрүүлнэ. 6 дахь үеийг хийхийн тулд нэг талдаа 2 ягаан, нөгөө талдаа бас ягааныг хийнэ. За өнгөө маш сайн бүгдээ анхаарах хэрэгтэй. Бас игнэнийхэн тоог. Тэгвэл өнгө маань хазхаа гарч ирнэ. За нөгөө тишгээ явахдаа яг энэ давтамжаараа. Одоо дан цэнхрээрээ. Нэг талдаа 2 цэнхэр, нөгөө талдаа 1 цэнхэр. За хийж байгаа хавцтай хийж байгаа зүйлээ тэгшлээ сатарка маш сайн чангалаад явах хэрэгтэй. Сатарк маань солдвол жаз маань тогтворгүй бас дэлий болж өгнө. Сатаркны маань номер, ширнээ маань номер хоорондоо маш их хамааралтай. Хитрхи нарийнхан сатаркаар хийвэл маш сул докторгүй болох учраас жаз хийхийн тулд бид нэр 5 номерын сатарк ашиглаж байна. За сатарка сонгохдоо маш сайн анхааралтай сонгох хэрэгтэй. Сатаркныхаа номерыг. За одоо дараачихаа үеийг хийхийн тулд нэг талдаа 1 цэнхэр, 1 ягаан. 10 дахь үеийг хийхийн тулд за нөгөө талдаа 1 цэнхрийг гэж зөрүүлнэ. Ягаан дээрээ зөрж өгнө. За зөрхөө маш сайн анхаарах хэрэгтэй. Хамгийн сүүлчийн шүрэн дээр нь эсрэг талаас нь сатарк нь билээд. За одоо эргэлт нөгөө тишээ эргэхийн тулд бид нар түрүүн бас тайлбарласан байгаа. Нэг талдаа 3 шүр хийж өгнө. За энэ удаа дахиад гарч байгаа учраас нэг талдаа 3 ягаанаа хийгээд сүүлчих дээр нь зөрж өгнө. За ингээд зөрөлт маань хажуу дээрээ гараад ирлээ. За хөндлөн үеэ явахын тулд нэг талдаа 2 цэнхэр, нэг талдаа 1 цэнхэр. Муу адил давтагдаад явна. За хөндлөн үеэ бид нар бас тоолоод яг чацуу. Бас тэнцүүлж үзээд яг чацуу явуулна. Хамгийн сүүлчийн хажуу талынхаа эргэлтийг хийхэд тулд нэг талдаа 3 ягааныг хийж өгөх. За энэ дотоод хуй дээрээ бид нар ягаан ширүүн дээр зөрөх хэрэгтэй байгаа. Ингээд эргэлтээ хийхийн тулд барьж үзээд гадна талынхаа сатарк нь ягаан ширнээсээ 3-ыг хийж зөрүүлнэ. За ингээд зөрөлт маань дотор талдаа гарч ирж байгаа. За муу адил эсрэг талынхаа энтэйгээ харалтаа барьж үзээд явна. Нэг талдаа 2 цэнхэр, нэг талдаа 1 цэнхэр. Жазны маань уртлын хүрээний сүүлчийн 4 дахь тал нь гарч ирж байна. За
уртлаа дуусгахын тулд одоо бүгдээрээ маш анхааралтай харах хэрэгтэй. За нэг үе ихэд дутуу байгаа харалтаа барьж үзээд хоёр талдаа нэг ширхэг шүрхийнэ. Хоёр үзүүртэй цэнхэр шүрнээс нэг хийгээд за аль нэг үзүүрээ яг харалтаа ягаан шүрлүүгээ биелж өгнө. Маш сайн харалтаа харах хэрэгтэй. За дахин тайлбарлалт хоёр талдаа нэг шүрхийгээд яг харалтаа ягаан шүрлүүгээ биелнэ. За ингээд зангилаагаа хийнэ. Хоёр удаа зангидаж өгөөд зангилаагаа далдлана. За сатарка тастад жаадны маань уртлын хэсэг бэлэн боллоо. За одоо жаадныхаа сөрийг тогтоогч гин. Маань яг адилхан байгаа. Одоо дам цэнхэр шүрээрээ хийн. Нэг талдаа 4 шүр хийгээд за сүүлчийн шүрэн дээрээ зүрлэнэ. За нэг талдаа 2-ыг хийгээд хоосон талдаа нэг ширхэг хийгээд 2-ыг гиснийхээ сурж явахыг зорино. За эхлэл болгон дээр сатаркаар шинэ зүйл эхлэл болгондоо 2 үзүүрээ заавал тэмцэлж явах хэрэгтэй байгаа. За яг энийг 10 удаа давтаж байна. Нэг талдаа 2 нөгөө талдаа 1-ийг хийгээд хамгийн сүүлчийн эргэлтэн дээрээ нэг талдаа 3-ыг хийгээд дөрөөс нь талаа хоосон хийв. За энэ талаа 10 удаа давтаж хийх. Жаадсанда холбох зай үлдэхийн тулд хоёр талдаа нэг үеэр нь холбох зайгаа үлдээгээд 8 удаа 8 дахь үе дээр эргэлтээ хийх болно. За 6 дахь нь хийгдлээ. За 7 дахь үеийг хийгээд дараа нь 8 дахь үе дээр эргэлтээ хийхдээ маш сайн харалтай хийх хэрэгтэй. Нэг талдаа нэгийг хийж явж байгаа эргэлтээ хийхин тулд 3 шүрээ хийгээд 3 дахь шүрэн дээр зөрүүлэн эсрэг талаас нь. За муу адил сатарка маш сайн татаж өгөөд дахин гадна талын сатарканда 3 ширхэг сатарк хийгээд 2 дахь үеийг хийнэ. За дахин биелэлт маань орж ирж байгаа. Биелээгээд талдаа 2-ыг хийгээд зөрүүлээд явна. Хийж байгаа зүйлээ байнга тэгшдээд сатаркад чангалаад татаад явна. За эргэлтэн дээр биелсэн талдаа шүр их дахиад гарч байгаа. За бусд үед бол биелсэн талдаас шүр ерөөсөө хийхгүй. Ингээ артлын хэсэг маань ерөнхийдөө дуусж байгаа. За одоо холболт. За арийнхаа холбохын тулд заазныхаа арталтай барьж үзнэ. За доороос нь тоолоод 1 2 3 4 5 дахь үе дээр холбоно. За холбохын тулд маш сайн анхааралтай харах хэрэгтэй. За захынхаа сатарканд 1 ширхэг шүр хийгээд 5 дахь игнэнийхаа голын 2 ширэн дээр холбогдно. За эхлээд нэг талд нь гадна талаас нь биелж өгнө. За биелээд зөрүүлнэ. Дахин 1 шир хийж зөрүүлнэ. За холболтоо маш сайн анхаарах хэрэгтэй. За зөрөөд 2 үзүүрээ дахиад 2 тал руугаа нэг биелнэ. За жаадныхаа арталтай нэг сатарка холбож биелж өгнө. Нөгөө талынхаа сатаркыг жаадныхаа тогтоогчтой биелж өгөөд дахин 1 шир хийнэ. За ингээд холболт маань дуусаад нэгдлийн холболт маань дуусаад сатарка зангидна. Сатарка
Сторка зангидаад зангилаагаа нугаад. За тогтоогчныхаа дээдлийг холбоод одоо доотлын тогтоохын тулд яг энэ хэмжээний сторк шинээр тастаж аваад. За жаацныхаа доотлыг холбохын тулд мөн адил сторкондоо нэг ширхэг хийгээд. За нэг үзүүрээ жаацныхаа арын хэсэгтээ нэг үзүүрээ ардлынхаа тогтоогч хэсэгтээ биелнэ. За хоёуланг нэг тийш нь биелж өгöd яг харалтаа шүрлэн биелж өгнө. За дахин нэг шүрэн дээр 2 сторк мөн зурна. За дахин хоёр талынхаа нэг шүрлөө биелж өгнө. За холболтоо бүгдээрээ маш анхааралтай харж хийх хэрэгтэй. Хоёр тал руугаа нэг биеллээ. За одоо нэг талтаа дурын нэг талтаа нэг ширхэг шүрийгээд сторка зангидна. За хоёр удаа зангидаад зангилаагаа талтлаад. За арын тогтоогч хэсэг маань ингээд холбогдлоо. За одоо уртлынхаа жаазныхаа уртлын хэсгийг холбож өгнө. Жаазныхаа уртлын хэсгийг холбохын тулд дахин сторка татаж аваад мөн адилхан тогтоогдно. За сторкондоо нэг ширхэг хийгээд хоёр үзүүрээ хоёр тийш нэг биелнэ. Яг харалтаа хажуу талаас эхлээд холбоод явна. За харалтаа нэг биеллээ. Нэг шүр хийгээд хоёр сторк маань хоорондоо нэг шүрэн дээр зурна. Тэнцүүлж явах хэрэгтэй. За энэ маягаар холболт маань үргэлжлэнэ. Шүр ерөөсөө алгасахгүй хоёр тал руугаа нэг биелээд нэг шүр хийгээд зөрүүлнэ. За шүр алгасахгүй давтаж биелэхгүй яг дараачихан харалтаа шүрдэн биелээд зөрөөд байна. Хамгийн сүүлчийн холболтоо хийгээд жааз маань хэрэглээд дуусч байгаа. За ингээд жааз маань бэлэн боллоо. За одоо зураг хийгээд харцгаая. За зураг хийх цай дэс материалаа зураг хийгээд харахад жааз маань юм болж байна. За өнөөдрийн дугаараар бид нар жааз хийхийг сурсан байгаа. Энэ жааз маань зураг хийгээд байхад бас хэн нэгэнд бэлгэлэхэд маш гоё бэлэг болох болно. За дараагийн дугаараар харин бид нар гахаа хийхийг сурах болно. За гахаа хийхин тулд бүгдээр 12 мм юм уу адил дөрвөлжин сувснаас шар өнгийн сувс 102 ширхгийг, ягаан өнгийн сувснаас 15 ширхгийг, за мөн 2 ширхэг нүд хийх хар шүр, хамар хийх 2 ширхэг хар шүр. За мөн 6 мм ягаан сувснаас 5 ширхэг. За тэгээд 5 амир сторка бэлтгэх хэрэгтэй. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.